The Abandoned Road буюу хаягдсан зам. Хараат бус хувийн бизнес ашигын төлөө зах зээлийн систем бүтлгүйцэндээ биш харин жинхэнэ утгаараа хэрэгжиж ямжаагүй асуудал оршиж байгаа юм. Франклин Рузвельт. Хүн төрөлхтний түүхийн явцад нэг зүйл үнэн байсаар ирсэн нь бид асуудал өөрсдөө бус үргэлж бусдыг бортгож байгаа явдал юм. Хамгийн шилдэг, хамгийн ухаалаг, нийгмийг хөгжүүлэх зорилготой хүмүүсийн боловсруулж буй шийдэл санал болгож буй систем яаж буруугаар эрхвүүлээ дээ. 19-р зуунд барууны ертөнцөнд чөлөө зах зээл капитализмын үзэл сурталтаар цэцэглэн өгчөж байлаа. Түүхэнд анх удаа ангийн ялгарал нийгмийн давхархад баригдалгүйгээр хувь хүн өөрөө хөгжин нэвших боломжтой болсон юм. Түүнд зөвхөн оновчтой санаа ба тэр санааг бодит болгох ирмэлзэл хэрэгтэй байсан. Хамгийн чухал нь хүмүүр өөрийн гэсэн санаа үзэл бодолтой байх хэрэгтэй. Энэ үеийн хамгийн том амжилт бол технологийн хурдтай хөгжил байсан ба үүний үр дүнд өнөөдрийн бидний мэдэх орчин үеийн ертөнц бий болсон билээ. Гэхдээ нийгмийн дэвшил эцэстээ өөрийгөө дороотуулахад хүргэнэ гэж хэн мэдэх вүлээ дээ. Хүмүүс ядуурлаас гарч өмнөх үеийн хийсээ хамаагүй илүү тансаг амьдралтай болсон ба зах зээл дээрх энэ шинэлэг дэвшлүүд олон хүнд системийг илүү сайжруулахын тулд төлөвлөлт хийх эсвэл эдийн засаг чанал тавих хэрэгтэй гэсэн итгэлийг төрүүлсэн юм. Нийгмийн шинжилэл, нийгмийн шударгаас нэрийн дор төрийн оролцоог дэмжиж үүнийгээ ч зөвжүүлэх хэмээн итгэж байлаа. Гэвч эдгээр нарийн өөрчлөлтүүд төрийн системийг бүхэлдэн өөрчлөх шаардлагад хүргэж чөлөө зах зээлийг орхитуулж эхэлсэн. Либерализмын үндсэн зарчмууд аажмаар дараа нь огцом хаягдаж оронд нь социалист ба зах зээлийн төлөөлөлд орж ирсэн. Энэ шинэ үзэл санаа хамгийн тод илэрсэн улс бол Герман бөгөөд түүний жишээг бусад Европын орнууд өргөнөөр хулбарлаж эхэлжээ. Хегел, Маркс, Лис, Шмолер, Зомбарт эсвэл Манхайм хинч байсан хамаагүй радикал социалист эсвэл зүгээр нэг зохион байгуулалтын онолч байсан бид бүгд Герман үзэл санааг улайран импортлж байсан юм. Бидний мэдэх нацист Герман, фашист Итали, коммунист зөвлөлт холбоот улс зэрэг орнууд төвлөрсөн төлөвлөгөөт нийгэм рүү тэмүүлэх ижил замаар алхасаар төрийн хэд төвлөрсөн хяналт тоталитар дэглэмтэй болсон билээ. Чөлөө зах зээл, хувь хүний эрх чөлөөнөөс татгалзаж социалист систем рүү аажмаар шилжсэн нь хувь хүн хувийн өмчтөрийг ойлголтыг үгүйхэж нийтийн их үзлийн ойрхлыг бий болгосон. Өөрөөр хэлбэл энэ бол abandoned road буюу хаягдсан зам.